За ингээд хамгийн жилдээ тоглоом штэ актанд орсныхоо part 2-ыг хийж байна. За тэгээ бол энэ уршилгүй лайк саба дараад бичлэгт орцгоё. Эсэлтийн ёслолтын анхны хичээд эхэлж хүмүүлэн хүүтэн хөс туслуулан зогсож байгаа нь харагдана. Тэрээр галын штийн хараалаар би хонох ёстой байлаа. Яажигээ тэр галын штийг итгэжүүлсэн боловч тэр нь гармаг цал унтарч орхив. Үүнээс болоод энэ анхны худаач биш. Дээрээс нь хичээлийн багш настай өөдгөө юмтан байснаас манай өвгийн сул талыг нь ашиглан дээрлэх гэж оролдов. Хүмүүлийн хичээл зөвхөн байг усан тохиолдолд суух боломжтой. Тэр болтол байг он сургуулаа сургуулийн арийн албад бэлтгэл хийх ёстой байлаа. Тэмүүлэн багшаас арга ядна арга барилын зааж өгөхгүй нь. Эсбөгөөс тэр хизээч өрөө зөв сурч чадахгүй байлаа. Ихтэй анханасаа энэ багш манай хүүгүүзийн яддаг нийлэрхий байсан. Тэр багшийн хувьд идэгчдээ цаг зар толон заагаас огн огт ашиггүй хэрэг. Тэмүүлэн түүнээс аж номоос нь нэвтрэх гуйлаа. Тэгвэл ядаж онлайн ном уншаач болтгой суралцж чадна гэж бодсон хэрэг. Ингээд л дахиад нэг өдгөө нууш манай залуу зүгээр идэгчдгээр нь доромжилж та нар мэтийн хогж шааранд ашиглуулах ном бидэнд байхгүй хэмээн дайрч эхлэв. Энэ байдлыг ашиглан шаргал тустай нэг танхаа банд бэлгэн хааныг дээшдийн давталгаа илгээж Тэмүүлэн газар тунгаалаа. Тэмүүлэн гимтэн дайралт ирэнгэж огт төсөөлөөгүй байв. Харин нөгөө дээрлэхүү бандын нэг идгээ чинь сул дараа байглаа ашиглан дахин нэг дээрлэх шалтгаан гэж үзжээ. Тэр өөрөө академийн давталгааны зэрэгийг гайхуулж чам шиг арчаагүй идгээ чинь сургуульд орсны хитрхи агтсан хэрэг эндээс зайлж үзэх мэлээ. Багш нь өөрийн дээрлэхүү сурагчтайгаа нийлж Тэмүүлэн хамгийн адгийн хогшоор мэтэр нь хошиж чирж гүйлгэж орхив. Тэр шин Тэмүүлэн сургуулийн арийн хашааны сандал дээр ядаж цуцсан байдалтай сууг харагдана. Давталгааны шид зургасан орлогод нодоор бүгд талаар өнгөрсөн байлаа. Анхнаасаа л идэгшд болон дайралтын хоёрыг хослуулах намаргууд тэр мэдж байсан. Энэ хоёрын тусгасан өр энерги их сүртэй шүү дээ. Мана бол оюун санааны хүч. Шидэдний төлөлийн төсөв бөгөөд үг хүчийг элбийн томьёогоор дамжуулан ашигладаг. Мөн мана бас хэлбэрчдэг үлдэгчдийн зориг хүсэл захирагддаг. Тэр манаг тесрэлт галын хүч болон хуурхал толгойн шидийг бүтээн. Харин идэгчийн мана нь амарлангуй төлөвтэй. Тийм ч учраас Шварц академийн үргэнд гарч ирнэ. Энэ хүү академи дайшин шидийг бэлтгэхдээ гаргууд бол түүний амарлангуй манаг идэвхтэй болон хуурах арга зам байх ёстой. Тэмүүлэн өөрийн манайг идэвхгүй шинжлэх идэвхтэй болгож чадна гэдэгт гүнээ итгэж байна. Энэ л түүний өмнө тулгарсан хамгийн том бэрхшээл юм. Яг одоогоор тэр хичээлдээ сууж чадахгүй байгаа. Нөгөө адгийн багш нь түүнийг төвшөөрөхгүй байгаа юм. Ингэсэн ч төлөвөн буужих бодолгүй өмнөх амьдралд түн тусаж байсан тэр нэгэн хүнтэй таарч магадгүй хэмээн найцаар байлаа. Зөвхөн тэр нэг эмэгтэй багш л ганцаараа түүний энэ академид ирсэн шалтгааныг үнэтэй болох боломжтой гэж бодож байв. Харамсалтай цохроос цааш яваад иж болохгүй бол Тэмүүлэн өөр арга замуудыг бодож эхэллээ. Гэтэл нэгэн танилд болоод түүнийг орой болох гадуур яваад ир хэмээн зандарлаа. Тэмүүлэн тэр зөөрөө харуул гоосглээ нэгэн багш сарангой байлаа. Тэр бол өрдөн төвдөн бүр зэрэгтэн тулж явсан туйлын чадварлаг дайчин бүсгүй. Тэрээр Тэмүүлэнгийн мэдих хамгийн дээд зэрэглэлийн дайралтын шидний нэг байсан юм. Эцэст нь тэр эмэгтэй дайнд амиалтад манай залуу гашууд нь шаналж үлдсэн. Аз болоход энэ удаагийн цаг хугацаанд сарангой амтнд байлаа. Ингээвчтэй урмулж амжаагүй байдал дээр бүгний тавч чадах хилдэ гаргаж ирлээ. Энэ бүсгүй яг л эмэгтэйг оождоо сүкунаг хөслүүлсэн мэт харагдана. Гартаа байсан хилдэ мэн хөнөр шилжүүлэх мэдээж тэр таадаа зүйл мэдэрэг нь лавтай. Ингээвч учрын сарангой хотны эргэн тойрон сэжигтэй оюутан эрен хаж яваад харжээ. Тэр түүнээс сэжигтэй сурагчтай хамдуран сэлмээ гаргасан аж. Тэмүүлэн тэр хүн чинь бие бишээ гэж тайлбарлав. Сарангой түүнийгээс нэтгэн сэлмээ булгаад. Тэмүүлэн түүний үнэхээр сарангой мөнгө сэлээ авахын тулд багш шууд нэрээр нь дуудаж орхилоо. Бүсгүй өөрийг нэгж бүдүүн бараг дуудуу хэмээн игдүүцэд манай залуу баг зэрэг ичв. Тэмүүлэн өмнөд насандаа түүнийг өөрөөсөө их тийм мэддэг байсан ч ийм их ч мэдсэнгүй. Эргээдүүл сарангой авьяалал сотон хэд хэдэн дамжааныг алагсаад профессор цалан төрсөн. Инхэн түүний бурхандаг чадварыг ботход гайхамар зүйл биш байв. Энэ л Тэмүүлэнгийн хүлээж байсан боломж. Эцэст нь давталгааны шизархутанд тослог гялалцсан од эндэржээ. Тэмүүлэн сарангойгийн хичээл зогсон тухалтай байлаа. Тэр элсэг аргыг асуул сарангой шууд талхалзав. Учир нь тэр одоогийн байдлаар ямар хичээл хариуцж эхлэегүй байгаа нь. Сарангойсынхаа онлайн курсээс дээж түвшин багш болсон шинэ хүнд бол энд хэрхэн бие авч явахаа мэдэхгүй байгаа аж. Энэ жил сарангойгийн ардын тушаал ердөө туслах багшийн үүрэгтэй. Сурагчдын зарим асуултын зүгээр хариултууд ил ажилтай. Төлөвлөгөөний залуу хүнийхэн хувьд өөртөө ойрцоо насны оюутнууд илүү татан холбогдож тэдэнд сайхан мэдрэмж төрүүлэх байлаа. Гэв сарангойгийн санаа зоож байгаа нэг асуудал бол хинч түүнээс ирж үуч асуухгүй байв. Манай залуу учрыг төвөггүй тааварлана. Учир нь сарангой бүсгүй ялгүй саранд нийцгүй бол зэвсгээ гаргаж ирээд байдаг шүү дээ. Гэвч Тэмүүлэнгийн үзэрийн сарангойг өөрт нь ашиглах гайхалтай боломж юм. Тэр түн зориулсан тусгай хичээл сонгох шаардлагагүй. Зүгээр л сарангойгоор өөрийгөө хуваараа сургачд болно шүү дээ. Тиймээс тэр сарангойгоос нэг асуулт асуухыг хүсв. Мэдээж үүсгэж асуусан хариулганд түүний үүрэг шүү дээ. Шууд гол асуултаа орж мэнэр эдгийг түүний хувьд отлохоноч хэрхэн судлал дээр вэ гэж асуулаа. Түүний өгнөөс сарангой тэр дөрөөл Тэмүүлэн жирийн сурч биш гэдгийг ойлгов. Учир нь тэр залуугийн хачинжигтэй маананы урслыг мэдэрсэн байлаа. Одоо л сарангой саналаа. Энэ залуу бол Шварц академисэн жигтэйний шинхэн гэдгээгч. Сарангой урд өмнөгийн эдгийгч хүн дайрлан сурах хорлол хийж байгааг өмнө хідэж харж байгаагүй дээ хүлээн зөвшөөрөв. Шварц академийн сайн тал нь тус академид намайг манай бий болгох нэг арга байдаг бий явдал юм. Үүнийг л үнсэн царай болгож эхлэх нь хамгийн төс гараа болно гэдэгт манай залуу итгэж байв. Сарангой тийм арга байдаг гэдгийг батлахад Тэмүүлэн дотроо бөөн баяр. Гэхдээ нэг жижиг асуудал нь сарангой шууд хэлдэг юм байна шүү дээ.
Чамитийн хүмүүс тэр аргаас давтлах нь сурахгүй гэж тас илүү. Энэ үг манай залууг үнэхээр цочруулаа. Сарангой түнд аль хэдийн хитрхийг хийхгүй манай тулгарсан байгаа гэдгийг тайлбарлахад яагаад гэвэл Сарангойгийн эсдэн Тэмүүлэн маань аль хэдийн хитрхийг статистик манай хоригдлуулсан аж. Энэ тэр суурасаа идэвхтэй манай хөгжүүлсэн ч гэсэн ихэнх хэсэг нийтэхгүй учраас бусад манай заал идэвхгүй болно гэсэн үг. Бодит байл тун готрон харагдаж эхлэв. Тэмүүлэн энэ төлөөр гоорн өөрчлөлт үзтэл энгийн нэгэн давталгааны шиг сурах нь хөрлөндөө боломж үзүүлэх болгоно илэрч байна шүү дээ. Тэмүүлэн траккун түүний дахин төрүүлэхэд ямар нэгэн заавар мэдрэмж дагуулаагүй харамсаж байлаа. Ингэсэн гэж тэр бууж ихийг хүссэнгүй хэрэгтэйч нараа цахахын тулд өөрийн инженер болох хэрэгтэй байсан ч хамаагүй байлаа. Дууслаг профессор бүсгүүдээр талархаад явах гэдэл Сарангой гинт төрийн захаж бодлоо өөрчлөв. Тэр түрүүнээс хойш ярьсан зүйлээ өргөжлүүлж эдгэжтэй айлын шиг ашиглах нь боломжгүйч ганц арга байж магадгүй хэмээн хэллээ. Сарангойгийн нэг манай залуугийн толгой бүр мөсөн эргүүллээ. Манай залуучийн лог ер нь ойлгож өгсөнгүй. Сарангой болоо тайлбарлалтаа тусгаалan хийлгсэн төмөр элдийг гаргаж үзүүлв. Тэгээд тэр хоёрын хажууд байгаа санал руу зааж ярьлаа. Уг санал модоор хийгдсэн бөгөөд дээрэн согц хариулттай. Хэрэв би энэ саналыг өргөөд энэ нэг өгтөл нүгээр баалбах юм бол зэвсэг болно шүү дээ. Юутай Сарангойгийн гол хэлэх гээд байгаа санаа нь альва зүйл өөр зориулттай байлж гэсэн хүсвэл яаж шалхахын шамаар нь өөр онцгой зүйл болж болох юм. Өөрийнхөө санааг ойлгохын тулд Сарангой гараагүй шуурхай Тэмүүлэн яцрыг илж хэллээ. Гэвч тэгснээр Сарангойгийн нэтгийн духан дууны слайд авчихлаа. Өөрөөр хэлбэл нэг л гараа хоёр өөр зорилгоор хэрэгж болохоо харууллаа. Тэмүүлэн энэ дөнгөж сая л нэгтгэж боллоо. Тэр өөрийн идэвхтэй давталгаан шил болгон ашиглаж болох хэсгээ тунгаа бодож эхэллээ. Энэ хугацаанд тэр огтхон чим төсөөлөл байгаагүй. Угаасаа хоёр өөр урсгалын читэднүүдийн бие биетэй зөрчилдөг хол шалтгаан тэдний хэрэгэлдэг манай өөр чанартай байдгаас болдог. Гэвч Сарангойгийн нүдэнд энэ хүн огт өөр хүн. Тэр айлгын дайралтын шидэхтэй амьдсан орснороо том өсрэлт хийсэн гэж үзэж байлаа. Түүнээс гадна түүний маана хүртэл идэвхтэй бусадгийг мэдэгдэж байна. Сарангой түүний доторх манай онцгой байдал түүний ганц эдгэж бичлэгийг анзаарлаа. Тэмүүлэн хөрлөөнийг өрд өмнө анзаарч байгааг тул гайхширч магадгүй Кракуны өгсөн чадруудын нэг гэдэгт бодож эхлэв. Сарангой түүний ялхан дэлтэй толгойн сүнсэндх дайчин хүч чадлаа сэрэ гэж хэлв. Хэрвээ тэгж бодож хязгаарч дийлдэшгүй нэг юм болох болно. Маргааш өдөр манай залуу өчтөр Сарангойд дэсэн яриагаа хэрэгцүүлсэн. Сарангойд олон янзаар танаагаа тайлбарласан. Тэгээд Тэмүүлэн хамгийн гайхал төрүүлсэн тэр ертөнцийн эдгэж нар огт ялгалан гадуур хөздөггүй байлаа. Дээр нь Сарангой газар дээр нь тийм учиртай онол бодож олж байгаа юм байлаа. Тэмүүлэн магадгүй тэр өөрөө энэ арга ашигладаг болов уу гэж бодож эхлэв. Гэвч түүний бодын нэгэн багш бүдүүлгээр хөө эдгээгчээ хэмээн дуудан таслав. Өнөөдөр хичээл үнэндээ онцгой байлаа. Учир нь хичээл дээр олон нэгний эсрэг тулаан гарах гэж байгаа тул Тэмүүлэн бусдаа нэг болж болно. Мэдээж тэр давталгаан шиг ашиглаж чадах нь өөрийнх нь л асуудал. Тэр новшийн багш бас тулааны хосоодын онолтоо гаргажээ. Өчигдрийн шаардлагатай новштай манай залууг хосоосон мэдээж хэрэг байв. Манай залууд бэлгүүний эсрэг энэ тулаан огт үсэх зүйл биш байв. Тэр эрэгтэй хязгаардан гэр бүлээс гаралтай тул түүнд бүх төрлийн арын дэмжлэг бий. Ер нь бол тэр бэлэн мөгөөр тэжээгцэн ирэх батсан. Гэхдээ түүнээс илүү бэлгүүн үнэхээр чадвартай тайлж ичдэг. Бэлгүүн айлхтны өөргөө ялсан мэтэр төсөөлөн манай залууд илтүү хайна. Одоо чи ялагдчаад ээжргөө гүөх гэж байна уу? Ингээх мэтэр дооглоно. Манай залуу муулгүй амтнууд өгдөн уурлахгүй тулд хамаг чадлаараа хичээж байлаа. Ирээдүгээс ирсэн өөрөөсөө жаахан хүүхдийн эсрэг байгааг мэдж байгаа ч энэ бүхэн дапал түүнийг үнэхээр бөхөнд болж байв. Гэхдээ сайн золно гэхэд Тэмүүлэн Сарангойгийн хэлсэн онолыг түн дээр турш зүтгэр шийдлээ. Тэгээд тэр багшийн анхаарлыг татан бууж өгөхгүй гэдгээ илэрхийллээ. Түүний оронд манай залуу өөрийгөө санал дэвшүүлв. Багш, өөрт нь огт давталгааны шийдвэрийн авьяас байхгүй гэдгийг бүгд мэдэж байхад энэ тулаан зүгээр л цагийн гарц болно гэж хэлв. Гэтэл Тэмүүлэн шууд л дэнжин тавьж хэрвээ би энэ тулаанд ялагдвал Шварцгтаймаас өөрөө гарна гэдгийг зарлалаа. Профессор энэ үе сонсоод тун баяртай байлаа. Гэхдээ эсэргээрээ хэрвээ манай залуу ялбал түүний бүх хичээлдээ суух эрхийг өгөв. Энэ бол багшийн дөрөнтлөн шахуу хэрэг байлаа. Гэхдээ бэлгүүн хөлөө тастаас инээнэм. Тэмүүлэн ялах тухай бодох нь ямар нэтэ хэрэг болохыг зарлав. Тэр Тэмүүлэн өөрийнх нь тэнийх мөрөөдөлдөө амьдарч байна. Ялах тухай ямар ч боломж байхгүй гэж үзнэ. Багш нь тэдний маргаанаас залгаж саналыг хүлээн зөвшөөрөөд хоёулын байр барай элсгийг тушаав. Ингээд тэмцээн эхлэхэд хөөглөө.